гэдэг нь үгийн хэн донд адагт ордог бүсгүүд маань өөр хувирдаг учраас тэр хувирдаг бүсгүүд нь туршлуудад дарахад шууд тэгсэн гарч ирдэг. За тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг харахад хэмжээ. За жишээлх юм бол үгийн донд адагт ордог энэ үгийн гээ яаж бичих вэ? За ингээд тэр харах юм бол тэнгэр гэдэг үгний дундаа гээ үсгтэй. За үзэг гэдэг нь үгийн адагт гээ үсгтэй бичигддэг. За тэгэхээр тэнгэр гэдэг нь арай дуудлагаас бас арай өөр хэлбэрээр бичигддэг. За жишээлх юм бол тэнгэр гэдгийг бичгээр тэг гэдэг гэж бичигддэг. За энэ өөрсдийнхээ дуудлагаар нь галтай бичсэн юм бол тэгрээ бичигддэг. За тэгээ монгол бичгээр бичгийн тулд биднэрт шууд нэг кирилл хэсэг шиг хойш ордог монгол бичиг маань бас бичих онцлогтой. Өөрөөр хэлэх юм бол дээрээс доошо бичигддэг. За тэгэхээр бичиг хайрцаг аваад хайрцаг дотроо дээрээс доошо бичгээ тохируулъя. Тэгээ авны хажуугаар биднэрт бас монгол бичгийн гарын бодод гарын одоо тохиол бас суусан байх шаардлагатай. За тэрийг тохируулаад за би харагдахаар том хэмжээнд болгочихъя. За ингээд бичих. За гээ үсгээ бичлээ. За тэгээд үгийн дунд ордог гээ үсгээ бичихтэй бид гээ үсгээ бичснийхаа дараа за эсэх товшрын хажууд байх юм жижигхэн долгиотой товшрыг дарна. За энэ хэрэг үсэг маань хувирна. За тэгээд миний дараа за ингээд хувираад бичигдэнэ. За арын үе бичигтэй. И хахинд энтер дараад за үзэг гэдэг үгтэй үү зүг гэж бичигдэг байгаа. За тэгэхээр үү зүг. За адагт ордог гээгээ бичигтэй болохоор гээгээ бичгийнхаа өмнө за хургалтынхаа товчлуудад дараад тэгээд гээ үсгээ бичих юм бол энэ монгол бичгээр бичигдэнэ. За өөрөөр ингэж бичигдгийг харъя. Хэрэв хургалтынхаа товшонд дарахгүй бол одоо ингэж харагдана. За энэхээ дараа бишийнхаа өмнө хургалтын товчлуудад дадлаа. За ингээ хувирсан тэмдэг гарангуй түүнийг адилгаж аваад гээ үсгээ бичнэ гэсэн байна. За мөн энэ дараа бас өөр ямар хургалтууд дээр ашиглаж болох вэ гэхэд үгийн адагт орсон орхиц нааны гад бичиг